Сайн Motors үзүүлж байна. Сайн байцгаана уу? За яг би одоо Цамгаравын баруун урд байрлах BYD 4S showroom дээр байна. За тэгээд танаас асуултууд байна. За тэр нь юу вэ гэхлээр BYD 4S showroom-ээс автомашин худалдаж авах нь яг ямар давуу талтай байд юм бэ? За тэгээд бас их зөв асуулт байна. Бид нэр одоо BYD-гийн төвөөс одоо Сайн Motors компанид олгосон энэ эрхийн дагуу дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Нэгдүгээр борлуулалт, хоёрдугаарт нь сервис үйлчилгээ, гуравдугаарт нь за яг оригинал BYD-гийн одоо шилбэг хэрэгсэл байж байгаа. За дөрөвдүгээрт нь яг хэрэглэгчдийн одоо сэтгэл ханамжийн судалгааг аваад бид нар BYD руу явуулдаг гэсэн. Тэгэхээр одоо манай шоурумаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол Сайн Motors-ийн үйлчлүүлэгч гэхээсээ илүү BYD-гийн үйлчлүүлэгч гэдэг одоо ийм одоо нэр хүндтэй гэдэг юм уу ийм болж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол BYD-гийн зүгээр яг сүүлийн одоо мэдээнээс ингээ хуваалцаад 2025 онд BYD 4 сая гаруй машин үйлдвэрсэн байна. Тэрнээс одоо бараг сая 50 мянган одоо экспортод гарсан. Тэгэхээр одоо BYD чинь дэлхийд одоо дэлхийн брэнд болчиход байж шít. За Унгарт, Туркт, Узбекистанд одоо за бүр уушаа Тайланд гэх мэт орнуудад ингээд үйлдвэрээ барьсан. Тэгэхээр ер нь бол BYD асар хурдцтай нэр хүнд нөсч байгаа. Тэгэд BYD-гийн бас нэг гоё давуу тал гэдэг юм бол ер нь бол одоо ерөнхий загвар зохион бүтээгч нь Италийн Alfa Romeo, Lamborghini, за Германы Audi-д ажиллаж исэн Wolfgang Egger гэдэг хүн байдаг. Тэгээд одоо интерьерийг ингээд харах юм бол бас Швейцарын за их гоё нэртэй Michele Jauch Paganetti гэдэг ийм дизайнер бас интерьерийн одоо ингээд ательег өдөрдөж явуулдаг. Тэгэхээр ер нь бол ингээд ороо суух юм бол BYD-гийн одоо интерьер цаана нэг тийм нандин одоо BMW-тэй бараг адилхан шахав. Тэгэхээр одоо жишээлбэл Герман брендэд их дуртай шүү дээ. Ер нь бол BYD-д ороо суух юм бол ерөөсөө гэл бас л адилхан нэг тийм гүн сэтгэлтэй байна. Яг ер нь бол ингээд би өөрөө бас маркетингийн салбарын хүн багхгүй юу. Тэгэхээр нөгөө ямар нэгэн бүтээгдэхүүнийг бид нар ч одоо нөгөө таниулах гэж маш их цаг хугацааг шаарддаг. Тэр бүтээгдэхүүний чанартайг бас ингэж мэдрүүлэхэд одоо маш их цаг хугацаа шаарддаг. Гэтэл BYD брэнд бол угаасаа дэлхийд алдартай болсон. Дэлхийд даяараа энэ одоо машины сайныг нь мэдээ шагшаад дууссан шүү дээ, тий. Тэгээ бас энэ гоё брэндийг Монголд яг албан ёсны дистрибьютор буюу одоо сервис үйлчилгээтэй нь оруулж ирнэ гэдэг бол үнэхээр бас монголчууд бол дэлхийд дахны хүн зон олонтойгоо хөл нийлүүлэн алхах. Одоо тэр алхмыг бол Сайн Motors маань тавьж өгсөн гэж би бол хувьдаа харж байна. Яг зөв. Тэгээд манай компани ч өөрөө бас юу штэ Монгол үн шинэ машин гэдэг. Тэгэхээр бас шинэ машин гэдгээс гадна одоо дэлхийн автомашины хөгжил чинь хуучин одоо дотоод шаталтын хөдөлгөөр. За ингээр ярих юм бол бензин, дизель хөдөлгөөртэй машин байдаг шүү. Тэгэхээр одоо HEV буюу одоо хуучин хайбрид манайхан хосолмол гэж ярьдаг тийм машин руу шилжчихсэн. Харин дараа нь одоо PHEV гэдэг систем руу орж байгаа. Тэрний үхээр хайбрид буюу хосолмол хөдөлгөөртэй машин боловч ингээд дээрээс нь тогонд залгаж батарейгаа цэмгэлдэг ийм шилжилт рүү орж байгаа. Тэрний дараа яаж байгаа гэхээр BEV буюу одоо 100% цахилгаан машин руу шилжиж байгаа. Тэгэхээр яг энэ салбарт ингээд тэргүүлээд явж байгаа цорын ганц брэнд нь бол одоо манай өөртөрчхөөс гэх юм бол одоо BYD байл да тий. Дэлхийд алдартай Tesla-г борлуулалтаараа гүйцэтгэсэн. Яалтчгүй одоо энэ салбартаа бол энэ NEV гэдэг энэ сегменттэй бол номер 1 брэнд.
За би ер нь бол BYD машин ерөөс унж үзэж байгаагүй, сууж үзэж байгаагүй ер нь ерөнхийдөө мэдээлэл байхгүй. Ер нь дэлхийн алдартай Mercedes, Benz, Porsche, Range Rover гэдэгтэй яг адилхан BYD-г зүгээр мэддэг. Тэгээд маш олон төгжрээ нэгээд Build Your Dream гэдэг юм бичгийг хойноос нь л уншиж ирсэн. Өөр баснаар бол сууж үзэж байгаагүй. Тийм чи намайг ураач. За тэгээ. За хоёлаа аль машинд нь хэлж ормоор байна. За гаднаасаа ер нь эмхтэй хүн чинь BYD ч байна уу, юу ч байна уу, ер нь машины юм царай гаднах царинд нь илүү татагддаг байдаг тий. За би гоё BYD сууж үзмээр. За тэгээ. Ерөөсөө сууж үзэж байгаагүй. Яшиг би сууж. Тэг. За би тайлбарлаж өгье. Тэгээд манай ер нь хит хитэн цагаар орж ирсэн. Тэгээд одоогийн байдлаар одоо эхний татаа авалтаас үлдсэн байгаа хоёрхан цагаар байгаа юм байна. За тэгээд энэ болохоор C-Line 6 гэдэг ийм нэртэй. Ер нь бол ингээ харах юм бол яалтчгүй нэг орчин үеийн нэг тийм смарт технологитой юм. Үгүй энэ touch юм биш тий? Touch штэ. Тэр юу ч биш. Энэ яагаад юм бэ? Ингээ 90 градус зэрэг чаа. Энэ болохоор нөгөө navigation утсан холбоод ингээ navigation нөгөө нэг location явуулаад хайж олж болоход энэ газрын зураг илүү ингэж харахад ийм. Вау, энэ чи арай гэрлэлүүд нь ингэ сонсгоос. Тийм ингээ нөгөө манайхаар тийм. Яг үннийг хэлэхэд бид нар чинь нөгөө нэг юм доторх эд анги мотор сайн муу гэхээсээ илүүтэй ингээд ороод суунгууд ингээд гоё байх нь амар чухал эмхтэй хүмүүсийн хувьд л үнэхээр. Би тэгтээ энийг бол үнэхээр ээжтэй авч өгмөн санагдсан. Яа чи нэг юм 5 дахьтай. Яг зөв шүү. Би үнэхээр унж үзмээр. Тэгээч. Гараа идэхгүй. За тэгээ. Эхлээд би дараа нь бас наан нэг загвартай тань. Вау. За энэ бол манай BYD Atto 3 гэдэг 100% цахилгаан машин. Ерөнхийдөө ингээ гаднах загварыг харах юм бол юу вэ чи салон. Тий. Одоо нэг тийм футуристик юм шиг тэгсэн мөртлөө бас having fun болохоор тий. Энэ юу одоо юм бэ? Гитар юм уу, банжо ч юм уу гэдэггүй та. Чи. Дам. Итали дизайнерын урахаа гэсэн ийм одоо уран бүтээл байна да. Вау, та. Энэ бас дэлгэцээс. Энэ хараа марыг харал та. Одоо ямар гоё салонтой би те. Өрмөц. Арай. Би үнэхээр 100% цахилгаан гэдэг чинь яг одоохон манайхан сайн ойлгохгүй байх шиг байна. Гэхдээ ер нь бол ирээдүй цахилгаан машин руу. Угаасаа яг тийм эко дэлхий байдаг шүү. Тэгээ энэ бол бүр тасарчжээ. Юу болоод байгаа юм бэ те. За ер нь бол өнөөдөр ингээ ярилцж байгаа тэр монголчуудын одоо энэ хүмүүсийн ерөнхийдөө нийтийг ойлголтын талаар бас асуумаар байна л да. За тэр нэг батарей гэдэг нэг зүйл байгаа тий. Тэр батарей нь л одоо дэлбэрээд л одоо бараг ерөөсөө балардаг л гэдэг. Яг үндэ одоо сүүлийн үед батарейны технологи бол асар өндөр түвшинд очсон. За тэгээд тэрнээс гадна одоо энэ BYD-гийн гонц давуу тал юу гэхээр өөрийнхөө батарейг одоо юу гэдэг эдгээр чинь дандаа шинэ эрчим хүчний машинууд учраас дандаа батарейтай. Батарейгаа өөрсдөө үйлдвэрлэдэг. Батарейн тэр нөгөө улсаас тавьдаг стандарт энэ бол айхтар. Тэгээд бүх төрлийн маш хатуу тийм одоо сорилтуудаар дамжиж гарч ирдэг. Нөгөө тестлэгж тэгжиж гарч ирдэг үйлдвэрлэлд одоо. Тийм учраас одоогийн үйлдвэрлэж байгаа батарейнууд бол ялангуяа BYD-гийн үйлдвэрлэдэг Blade гэдэг юм батарей байдаг. Тэгэхээр энэ батарей бол ерөөсөө одоо үйлдвэрлэлд орсон цагаас хойш түүхэнд энэгч удаа одоо гомдол гаргаж байгаа, шатж байгаагүй, өөж байгаагүй ийм их найдвартай. Тийм учраас одоо BYD-ийн талаар их бахархалтай байдаг л да. Тэгээд одоо манай энэ байгаа машинуудад бол одоо 3 дугаар үеийнх нь одоо Blade батарейнаар явж байгаа. Одоо ер нь эцэг эхчүүд ингээл их сургуулаа төгсөж байгаа охиндоо ч юм уу, хүүдээ ч юм уу. За ер нь ингээл их нэртэй найз охиндоо гэл ингээл ямар нэгэн тохиолдлоор машин авч өгөх байл л да. Одоо бол мэдээч бид нар бол мэдээллийн 90 100-д амьдарч байна. За тэгээ бүтээгдэхүүний сонголт бол маш их байна. Тэр дундаас яагаад би заавал BYD-г сонгох ёстой юм бэ? Яагаад? Шинэ машин худалдаж авах гэдэг зүгээр дараагийн машин сонгож байгаа хэрэг биш. Энэ бол санхүүгийн маш том шийдвэр байдаг. Тийм учраас санхүүгийн одоо талаас нь ч гэсэн бас бид нар бодолцож үзэх юм бол hybrid юм уу, plug-in hybrid машин хамгийн зүйтэй сонголт болж байгаа. Тэгэхээр манай C-Line 6 машиныг худалдан авснаар та хот дотор дан цахилгаанаар явах боломжтой. Хөдөө гарахдаа та 2 цахилгаан болон бензин хөдөлгөөрөөр хослуулад 1000 гаруй км нэг цэний хэлтээр явах юм боломжтой байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ санхүүгийн үр ашигын ч гэсэн хамаагүй өндөр. Нөгөө талаас гэх юм бол Монголын хасах 30 км/т энэ машин
ямар ч асуудалгүй хасна. Яг гэх юм бол манай экспортын энэ загварууд маань болохоор дулааны ноцоос болон одоо батарейны дулаанаа зохицуулах юм ухаалаг системтэй учраас өвлийн нөхцөлд ямар ч асуудалгүй. 3 дугаарт гэх юм бол та ямар нэгэн одоо баруун талдаа өрүүлтэй юм хуучин машин хөдлөж авгаа, харин та үйлдвэрээс ачигдсан тэг километрийн гүйлттэй зөв талдаа өрүүлтэй. За тэгээд аль бишний 4S шоурумээс цоошин машин хөдлөж авч байгаа хэрэг. Одоо жишээ нь би ингээд нэг 10-20 сая төгрөгийн татууг нь бодоод хувь одоо хүнээс BYD худалдаад авчихлаа гэж бодъё л та. Гэтэл миний BYD яг нэг давуу тал нь 10-20 сая төгрөгөөр танахаас бол хямдхан байна. Татуу байна тий. Тэгээд моторн дээр асуудал үүсээд үзүүлтэл одоо ингээд миний моторыг сольчихсан ч юм уу тий. Яг одоо үндсэн эд ангийн солиод тэгээд ирчихсэн машин би худалдаа авчлаа гэж бодъё л та, юм асуудалтай юм шиг. Тэгвэл танаа одоо BYD-ийн энэ шоурум дээр ирээ сервис чи орох боломжтой юу? Тэр машин авчиж ирээ мөнгөний төлөөд. Тий, харамсалтай нь одоо манай Монгол улсад маань одоо яг ийм практик нэлээх байна. Яг үндэ яг шууд болж байгаа үйл явдал тий. Одоо манай энэ сервисүүд яадаг вэхээр машины арлын дугаарыг уншуулангуйта за экспортын одоо машин байж юу эсвэл дотоод борлогдох ёстой загвар байж юу гэдгийг нь үзэнгүүтээ шууд ерөөсөө хэрэв дотоодод борлогдсон машин байх юм бол ерөөсөө үйлчлэл үзүүлэхгүй. Яг тэгэхээр энэ манай цаанаас тавьсан шаардлага. Зөвхөн яг аль биесний экспортод зориулагдсан, олон улсын зах зээл зориулагдсан энэ одоо яг аль биесний шугамар Монголд орж ирээд борлогдсон тэр загварууд дээр л манайх шууд сервис юм. Төрлийн үйлчлэгийг үзүүлэх гэсэн. Тэгэхээр ер нь бол хувь хүнээс одоо BYD худалдаж авлаа гэхэд бол одоо энэ аль биесний дистрибьютор газрууд дээр ирж сервис авах ямар ч боломжгүй байдаг байх нэ. За одоо энэ бол манай 4S шоурумын 2 давхар. Тэгээд энэ талд болохоор одоо манай нөгөө зээл өрөө банк санхүүгийн одоо зээлийн судлах хүмүүс, лизинг хөөцөж байгаа хүмүүс маань ийшээ орж ирнэ. Бид богинохон хугацаанд шийдэж чинь асуудлаа. Тэгээд манай харилцагчнаар бол ер нь бол манай үйлчлэгэнд ер нь төргөн шуурхай байдлыг сэтгэл хангалуун байгаа. За тэгээд ийшээ манай одоо энэ конференц рум за уулзалтын өрөө гэх мэт байж байна. Харин энэ хэсэг бол манай одоо сервис хэсэг байж байгаа. Яг бэлгийн стандартын 4S-т нийцсэн ийм одоо засварын төвтэй. За дээрээс манайх юм сэлгийн бүр хангалттай нөөцийг бүрэлдүүлсэн байж байгаа. Энэ бол нөгөө хүлээлийн үр ах. Тийм манай үйлчлүүлэгч маань сервисийн хоорондоо хүүхдүүдтэйгээ мөн ингээд гэр бүлийнхэн ингээд хараад бас дуртай байж боломжтой. За чи нөгөө тест хий гэж хэлээд байсан. Манай нөгөө тестийн машин дээр цааталтан зогсож байна. Тэгээд хоёулаа тест хийж үзье. За тэгээд төхөө би үнэхээр онж үзмээр яа. За тийм. За. Ялцъя. Одоо ер нь бол монголчуудын ганц санаа зовдөг юм нь эргээд зарагдахгүй байх тийм айдас үүстэй. За ер нь бол ингээд 2-3 жилийн дараа унаад энэ BYD юм уу ер нь хятад машиныг эргүүлээд зарахад одоо ямар байдгийг энэ одоо эргээд зарагдахгүй байгаа асуудал нь ер нь хэдэн жилийн дотор шийдэгдэх боломжтой. Эргээд ингээ те яг та тэр Япон машиныг бол бид нэр баг 20 жил унчаад хатал дараагийнх нь хүн за би авна гэж хүлээж идэг те. Яг юмтай адилхан хятад машин болон BYD маань эргээд хэдэн жилийн дараа одоо цаашдаа ингээл дараагийн эзэндээ ингээ очиод явах боломж нь бүрдэх юм байна. Тэгэхээр ер нь альва машин эргээд зарагдах хэсэг нь үнэ барих хэсэг нь үндсэн 3 зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээр тухайн брендийн тогтвортой байдал, хоёрдугаарт хэр олон хүн унж хэрглэж байна. Гуравдугаарт нь технологи нь хэр зэрэг ирээдүйтэй вэ гэдгээс. Тэгэхээр BYD брэнд бол ер нь шинэ тутамд гарч ирж байгаа ийм компани биш те. Энэ бол одоо яг EV hybrid чиглэлийнхаа номер 1 брэнд болчихсон дэлхийд дахина. Монголчууд бидний хувьд ч гэсэн одоо энэ брендийн үнц нь нэмэгдэж байна. За энэ BYD брендийн машины эрх хэрэгцээ ч нэмэгдэж байна. Ер нь бол жил тутам энэ тогтмол өссөөр яваа. BYD-гийн PHEV гэдэг технологи бол одоо манайхны мэддэг хайбрид технологийн дараагийн түвшний ийм давлгаа гэж ойлгож болно. Гол ялгаа нь юу вэ гэхээр одоо цахилгаанаар цэнгэлдэгтэй одоо гол давуу тал нь байгаа. Тэгэхээр хотод дан цахилгаанаар яваад байх боломжтой. Харин хөдөөдөө бензинээр хослуулаад явах боломжтой. Ийм технологи байгаа. Ер нь бол энэ технологигс манайхан сайн ойлгохгүй байж магадгүй л дээ. Анхан хайбрид машинуудыг орж ирж байхад монголчууд ер нь бол тохирохгүй Монголд гэж ярьж байсан. Харин одоо хотын гудамжаар замаар дүүрэн хайбрид машин явж байна. Яг үүнтэй адилхан PHEV технологи бол ерөнхийдөө монголчуудын хэрэгцээнд өдөр тутмын хэрэглээнд туйлын тохиромжтой учраас ер нь бол энэ машины эргээд борлогдох, хоёр дахь эзэндээ хүрэх энэ магадлал маш өндөр.
Ер нь бол хэдэн жилийн дараа энэ асуудал бүрэн шийдэгдэж байна. Ер нь бол нөгөө нэг одоо Монголд одоо миний санджаагаар Excel гээл машин санаата энэ төр гээл энэ машинууд Монголд ерөнхийдөө айгүй их орж ирж исэн үнэн хувьд хямдхан гээл. Тэгэл наадах чи хог сэг гээл ингээл те. Гэтэл одоо өнөөдөр Монголд бол санаата шиг бензин бага иддэг газ нь тэгсний одоо туулах чадвар хот дотор бол асуудалгүй сайн гээл ингээл ерөнхийдөө хүлийн зөвшөөрөх чи. Би бол хятад машин болон ерөнхийдөө энэ одоо машинуудын зах зээлийг би зүгээр харахтаа бол зүгээр цаг хугацаа харуулна гэж би бодоод байдаг байхгүй юу. Тэр санаата Excel-ийг хин тэрийг одоо сайн юм байна, муу юм байна гэдгийг тэр үед ингээл маасууд ингээл яриалтай хүмүүс ч ингээл ам дамжсан ярианаас муу сайн ингээл яригдал. Гэтэл энэ бүхнийг бол цаг хугацаа илээлтийн хажуугаар ингэж яг үнэн чин үнэнг харуулж ирсэн. Тэгээ тэрнтэй адилхан би бол бас энэ хятад машинууд үнэн боломжийн мөртлөө чанартай яг монгол хүний одоо хэрэглээний одоо хүртээмжийг бол яг хангаж чадах юм бүтээгдэхүүн гэж би бол харж байгаа. Тэгээ цаг хугацаа л энэ бүгдийг харуулах болов. Та энэ тал дээр юу гэж боддгийг? Ер нь бол одоо би зүгээр яг техникийн талаас нь үйлдвэрлэлийн талаас ярих юм бол угаасаа одоо жишээлх юм бол ихэнх хятадын автомашин үйлдвэрлэгч нар ч одоо юм одоо Toyota гэж гэдэг юм уу, барууны юм нөгөө автомашины үйлдвэрлэлийн юм шугамтай болсон. Бүх юмнууд нь юм 100 робот болсон. Ингээл гагнаас магнаас энэ хүн хийхээ болчихсон. Ингээл бүтэн лазераар роботоор хийдэг мэдэг болсон. Ингээл үйлдвэрлэл болон чанарын хувьд бол ер нь бол дэлхийс дутхгүй болсон. Гэхдээ нөгөө хүмүүсийн итгэл ерөөсөө яаж илүү бэхжих вэ гэхээр нөгөө худалдаа авсан хүмүүсийн сэтгэл ханамж би биендээ ингэ нэг дамжуулж ярьдаг одоо сэтгэлээр нь одоо хүмүүст их хурдан хүрх болов нэг ер нь бол 3-5 жилийн дотор хятад брэндүүдийн одоо нэр хүнд нэлээд өндөр болчихно гэдэг. Ер нь бол энэ бол зүгээр цаг хугацааны шалгарлаар энэ чанар бол танигдах юм байна гэдэг дээр бол. Ер нь бол яг наачи бас үнэн л дээ. Тэгээд одоо манайд борлогдож байгаа одоо энэ BYD-нууд жишээлх юм бол бүгдээрээ одоо дэлхийн стандартад нийцсэн ялангуяа Оросын хасах төчөөс дээш хэмээр хүүтэрдэг нөгөө Сибирь энтерт олон сар туршигчид үйлдвэрлэлд орсон. Тэгээд сая би энэ өнгөрсөн оны 2025 оны BYD-гийн борлуулалтыг харж исэн чинь одоо ер нь бол ялангуяа экспортоор зарагдсан машинууд дундаас одоо их сонин Мексикт хамгийн их зарагдсан байгаа. Маш халуун газар. Тэнгүүтээ Оросд хоёрт борлуулалтаар 500 хэдэн мянга амар хүйтэн газар. Тэгэхээр дараа нь Арабын нэгдсэн Эмиратад 3. Тэгснээр дараа нь Англид ингээд эхний 4 өндөр борлуулалттай орно гэхэд ийм сонин цаг агаар үед маш одоо эрс тэрстэй хэд халуун хэд хүүтэн хаасаагүй хүлээж авдаг ийм брэнд болж тарж байгаа байхгүй. Ямар хөтөлбөр юм бэ? Миний нөгөө барьдаг машин амар жоохон хатуу байхгүй өрөөлн. Энэ өрөөлн бүр юу вэ? Цааш шиг. Хин камермен юм байна. Энэ том дэлгэцтэй болохоор хардаа. Баг китэ фишгэ юм шиг. За би баялаг үнэхээр 5 тухны бол өстой ноён оргил юм байна. Үнэхээр гоё юм 5 тухтай. Комфи хаашаа ч юм дэ. Тэгээд ингээ унаа явж хахад тэгэхээр энэ дэлгэцэн ингээд салон үнэхээр гоё юм байна. Тэгээд эмэгтэй хүмүүсийн юу барихад ийм зөөлхөн өрөөлн бүр ингээд хавтаа бүр ингээд гоё. Тэгээд үнэхээр өөрийн биеэр унаад үзэж илэрлээ. Тэгээд үнэхээр машин сонгох гэж байгаа бол таны сонголт ганцхан бий байд. За ер нь бол тэгтээ хоёулаа бол өнөөдөр BYD-ийн сайн муугийн талаар ярих нь бол илүүц. Би өнөөдрийн яриан дээрээс монголчуудаа юу ойлгосоо гэж хүсэж байна гэхлээр албан ёсны сервистэй ийм одоо дистрибьютор газраас авахын давуу тал бол юугаар хэмжигдэшгүй, танд стрессгүй, эргээд одоо танд асуудал болохгүй. Хүн яг үнэндээ бол машин бол хүний хоёр дахь гэр орон болсон байдаг. Тэгэхээр машин асуудал үүсгэхэд бол өчнөө ажил, төрөл, амьдралд ингээд маш их одоо эрсдэл үүснэ, маш их стрессийг дагуулна. Энэ стрессийг та хүсэхгүй байх юм бол сайн моторсын албан ёсны эрхтээ оруулж ирж байгаа 4-ээс одоо шоурумээс та бүхэн маань одоо хүссэн загварынхаа BYD брендийн одоо алтан одоо хүлгээ те би бол хүлгийг машиныг бол хүлэг гэж боддог. Тэгээд яг юм алтан хүлэг гэж нэрлэх дуртай. Яг бидний амьдралыг жолоодод явж байгаа бид нар ажил төрөл рүүгээ алхаад гүйхгүй машин таагаад явдаг. Тэгээд машиндаа гуниглах үе байна, инээх үе байна. Бүх одоо энэ амьдралын бүх мэдрэмжүүдийг бид нар машинтаагаа өнгөрүүлж байдаг. Тэгээд та бүхний амьдралын сайхан алтан мөчүүд, гуниг баяр баясгалыг хуваалцах одоо амьдралыг чинь
жолог хамаг гах одоо хөлгөөч энэ ч ингээд зогсож байна. Тэгээ та бүхэн манаас бий байдаг сонгоосой албан ёсны дистрибьюторээс заавал аваасай гэж чин сэтгэлээсээ бол захиж хэлмээр байна. Зөв бодлоос л авах хэрэгтэй дээ одоо. Тэ. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors.